манай компаниудын одоо хөгжил гэхэлэр 20 дахь жил л байгаа байхгүй. Тэгэхээр бизнес маань хөгжөөд 20 дахь жил болсон учраас засаглалын асуудлууд яг одоо л тулгарч эхлэв байна гэж хэлж болж байгаа. Одоо энийг бол юутай холбож хэлж болох вэ гэхээр жишээлх юм бол одоо компаниуд маань одоо бол анх нөгөө компаниг үүсгэн байгуулсан хүмүүс өөрсдөө удирдах явж байгаа эзэдүүд нь гүйцэтгэх захирлаа гэдээ явж штэ. Гэтэл дараагийн нэрэн үеийг яаж гаргаж ирэх вэ? Дараагийн шинэ үеийг яаж гаргаж ирэх вэ? Залгамж шалгаа яаж тодорхойлох вэ? За компаниуд өргөжтөлтэй холбоотойгоор одоо хөрөнгө оруулалт орж ирлээ гэхэд хөрөнгө оруулагчтайгаа яаж ойлголцох юм? Тэгээ тэрүүн дээр засаглалын асуудлууд зайлшгүй яригдсан цаанаас нь тавигдсан тий. За тэгээ дээрэс нь бас гадны зах зээл рүү гарах сонирхолтой болсон байна компаниуд маань. Тэгэхээр гадаадын зах зээл дээр гарахаар одоо өсвөөсөө гадны зах зээлийн тавьсан шаардлагын дагуу засаглалаа сайжруулах байд юм уу тийм ээ. Одоо тайлангаа гаргах гэдэг ингээд олон асуудлууд шаардлагууд танаас нь тавигдаад эхлэхээр одоо их олон нөхцөлтөөр л компани засаглал яг одоо хөгжих тэр үе дээр ирчээд байна л да. Хүн болгоны одоо сонирхлыг татж байна.